Зорилгынхаа замаар шантрахгүй хөдөлмөрлөж байгаа хүнд амьдрал өдөр бүхэн бэлэг бэлддэг нь ил хэмжээр бус. Итгэл урмаар ирдэг энэ бэлгийг ад жаргал хэмээн нэрлэдэг ачуу. Амжилтын түүх. Амжилтын цаана бол дардан зам байдаггүй. Амжилт бас бэрхшээл, саад, алив зүйлийг давж гарсан арга ухаан, дээр нь өөртөө бий болгож цогцлоосон туршлага, өөрийгөө юулж, зориулж чадсан одоо сэтгэл зүтгэл, бас хөдөлмөрөөрөө хичээл сурлага, амьдралаа чимсэн чин хүсэл, зорилго байжээч амжилтын эзэн болж чаддаг. Тэгэхээр амжилтын сайхан түүхтэй араасаа дагуулж байгаа үе тэнгийнхнийгээ манлайлж аваа оюутан залуучуудыг уран оролцуулдаг. Тэдний арга туршлагаас хуваалцдаг. Үеийнхэнд нь бас үлгэр дуурайл болоосай гэсэн үднэс санаа бодлыг нь хуваалцдаг нэвтрүүлэг маань амжилтын түүх гэж нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр Science FM 94.1 шинэ дугаартаа шинжлэх ухааны технологийн их сургуулийн хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн 4-р курсын оюутан анх төрийн урт насанг урьсан байгаа. За, хичээл сургуулийн сайн уу? За, бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ мэрэгчлэр одоо ер нь энэ шинжлэх ухааны технологийн их сургуулийн оюутан болох хүсэл сэтэл 10 жилд яагаад төрөв тийм ээ? Мэрэгжил бол хүний амьдралын гол залуур насан туршдаа тэр чиглэлээрээ явж амьдрал ахуйгаа замчлах чухал хэрэглэгдэхүүн байдаг шүү дээ. Миний хувьд болохоор яг 10 жилдээ бол математикийг илүү дурлаж сонирхож эхэлсэн. Тэгэнгүүтээ би болохоор инженер болмоор байна гэдэг хүсэл эрмэлзэлтэй охин байсан. Тэгээд яг шинжлэх ухааны технологийн их сургуульд орчоод хуваараараа ингээд харсан чинь ерөөдөө 2+2 гэдэг хөтөлбөр яагаад ч юм надад айгүй дэжгүй санагдсан. Тэгээд би математиктай арай гагуу арай илүү сонирхолтой байсан учраас энэ ангийг сонирхож орсон байгаа. Тэгээд сонирхож орсондоо үнэхээр их талархдаг. Яагаад гэвэл эндээс би маш олон зүйлийг сурч мэдэж авсан. Дээрээс нь болоогүй Монгол, Хятад 2 дипломоо төгсөх учраас үнэхээр баяртай байгаа. Статистик 2/2 гэж хөтөлбөр маань үнэхээр одоо их олон давуу талтай. Гадаад хэл сурч өөрийгөө одоо нээсэн оюутанд бас боломж олдож байна тийм ээ. Нэг. За тэгээд дээр нь 2 улсын дипломтой төгсөн энэ Монголдо суралцчаад гадаад орнд одоо суралцж хэлний цараагаа нэмэх боломж, тэтгэлгээр суралцах гэдэг их олон сайхан боломжийг дагуулдаг штеп. Тэтгэлгээр суралцсан гэдэг бол тухайн оюутны хувьд болохоор маш том боломж байдаг. Шилгээ сурахын тулд мэдээж нэлээдгүй олон сайдбартаа таваагдуулах хэрэгтэй байдаг. Ягаад гэвэл зүгээр л жирийн зүгээр л урсгалаараа явж байгаа хүн бол тэтгэлэг авах гэж бодлоо. Тийм болохоор маш их мэрийсэн тодорхой хэмжээний сайд бэрхшээлийг зөндөө даван туулсан. Тэгжээж ерөнхийдөө тэтгэлгээр сурдаг. Тэгээ манай сургуулийн тэтгэлгээр асуух боломж нь нэлээд дэжгүй байдаг. Ягаад гэвэл нэгдүгээр зэргийн тэтгэлэг нь болохоор чиний оюутны дотор байр, сургалтын төлбөр бүх юм чинь тааж өгдөг. Тэгээд дээрээс нь студенттэй байдаг учраас маш их нэлээд өндөр шалгууртай байдаг. Тэгээд тэрийг даван туулаад тэтгэлгээр сурж байгаадаа үнэхээр баяртай байгаа. Голчтон бол одоо их өндөр байгаа бах тийм ээ. Тийм. За тэгэд онлайнаар суралцаад хэр хугацааг ардаа өдөө одоо яг хичнээн семестр үлдчихэ. Энэ семестр төгсөх байгаа. Ерөн бол онлайнаар сурахын хэцүү бас сонирхолтой давуу тал нь зөндөө. Тэгээд тэтгэлгээр уг нь бол коронавирусаас болоод хил хаалцтай учраас явж чадаагүй. Тэгээд 2 жил онлайнаар сурахад бараг эдээ төгсөж байгаа шүү гэдэг. Тэгээд одоохондоо бол дипломынхаа ажлаа бичиж байгаа. Тэгээд ажлаа ерөнхийдөө дунд нь явж байгаа. Хятад хэлийг эзэмшнэ гэдэг бол хэн хүний бас даваад гардаг юм биш тийм ээ. Тэр чинь өөр их олон хаан заяалга хэцүү шттэ. За тэгэхээр энэ дээр ер нь ямар мэрэлттэй хизэнээс эхлээд энэ хэлийг сонирхож судлаа. Ерөн бол 1-р курсаасаа эхлээд за яг 2 хөтөлбөр гэдэг утгаараа анханасаа зааж эхэлсэн. Тэгээд ерөн бол анханасаа энэ хэлийг үнэхээр их дуулж сонирхсан байгаа. Яагаад гэхээр хүн болгоны сураад идэг хэл биш. Нэлээд хэцүү. За би ямар жисэн нэмэрчлэг сурахын тулд би заавал хэлтэй байх хэрэгтэй байна гэдэг шалгуурыг өөртөө тавиад тэгээд сурч эхэлсэн. Тэгээд одоогоор бодол мэдээж дипломо Хятадаар тавих учраас хажуугаар нь нэлийн хичээж байгаа. Тэгээд дипломо 50 гэдэг бол монголоор тавихаас илүү хэцүү. Тийм болохоор нэлийн чармааж байгаа. Тийм шүү дээ. Энэ ч одоо шинжлэх ухааны хэллэг дипломын хүрээнд бол одоо тэгээд Хятад дээр тэр диплом хамгаална гэдэг бол маш их сорилт байна тийм ээ. Хятад хэл тэр ер нь гадаад хэл сурахад түнээс ер нь юу шаарддгийг ямар зарчим гэдэг юм уу арга техник илүү хэл сурахад дөхөмтэй байдаг бол миний бодлоор давт. Миний бодлоор юм байдаг. Бас дээрээс нь мэдээж хажуугаар нь байнга бичээ давтаахыгаа хажуугаар маш их сонсох хэрэгтэй байдаг. Хүмүүстэй ярилцах хэрэгтэй байдаг. Бидний яг гол алддаг зүйл нь юу юм гэхээр бид нар нөгөө нэг зүгээр л сонсоод ойлгодог
чаддаг боловч ярьж чаддаггүй юм шиг сонсдог Монголын оюутнууд. Тийм болохоор ер нь бол хаанч очсон, ямар ч исэн хүмүүстэйгээ эхлээд ярьж эхлэхдээ бидний дунд яг ингээд айц байдаг л та. Ингээд хүнтэй ярих гэхээр за яана би алдаад ярьчих үү дээ гэсэн айц байдаг. Тэр айцаа ерөнхийдөө даван тулаад гарч чадвал хэлэн дээр олны хямаар асуудал байхгүй хаа гэж бодож байна. Хов сонирхлын хувьд ямар хоббитэй мэрэгжлийн хүрээнээс гадна шүү дээ. Ямар зүйлд өөрийгөө сорих дуртай, ямар зүйлээс илүү их таашаал авдаг вэ? Зураг сонирхолтой ч гэсэн тийм сайн зурж чаддаггүй. Тэгээд хобби гэх юм бол ер нь бол ном унших айгуу дуртай. Ном уншихтаа хувь хүний хөгжлийн номнууд айгуу их унших дуртай байгаа. Тэгээд чөлөө цагаараа болохоор найзуудтайгаа гадар гарч нөгөө толгоогоос ирэх гэсэн шүү дээ. Хүн чинь заавал ингээ байнга хичээлээ ард компьютерийн ар суугаад ахаар мэдээж маш их стрессдэг. Тийм болохоор ер нь бол стрессээ тайлах аргуудыг бүгдийг нэршиж үздэг тий. Амжилтаа сайхан суралцах, голч өндөртэй байх, тэтгэлэг доорох. За энэ бүхнээс гадна ямар зүйлд хамт олоноо хошуучилж, манлайлж, баг болж ингэж оролцдог. Одоо тэр нийгмийн тусдаа үүс байна, сайн санааны үүднээс хийдэг зүйл байна, урлаг, спорт гэх тийм ээ. Баг хамт олонгаа манлайлдаг гэвэл жишээлбэл нэг одоо хичээлдээ л юм хийдэг тусалдаг л та ингээд найзад бань чадахгүй байвал за наадах чинь ингэдгийн шүү. За бүгдээрээ ингэцгээе гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ангийнхныгаа уриалж авдаг. Хэлний хувьд дээр л ангийнхныгаа айгүй их уриалдаг та. За бүгдээрээ ятад кино үзцгээе. Энэ ингэдэм биш үү. За энэ тооны утгыг бүгдээрээ хамтдаа орчуулцгаая гэдэг ч юм уу. Die чөлөө цагаараа ингэж ивэл зүгээр юм байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү талаар ерөнхийдөө ангийнхныгаа айгүй уриалахыг хичээдэг. Та бас шинээр суралцах хүсэлтэй байгаа тийм ээ. Энэ чиглэлээр, энэ мэрэгчлэр ямар сайхан юм бэ? Энэ хөтөлбөрийн эзэн болох юмсан нэгч ах нар шиг суралцах юмсан гэсэн одоо энэ нэвтрүүлгийг сонсож суугаа залуучууд 10 жилийн сурагчид тэрт бол хэлэх үг та нарт чамгүй туршлага төр хоримтлагдсан байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ мэрэгжлийнхээ онцлогийг статистик за дээр нь одоо бас энэ хөтөлбөрийнхөө давуу талыг түрүү ярьсанчлаа. Цаашдаа бас ямар одоо боломжийг хүнд сайхан нээдгийн энэ мэрэгжлийг сонгохын тулд хүнд одоо бас ямар чадамж хэрэгтэй ингээд энэ талаар бас сайхан туршлага олцвол. Математик гэдэг зүйлийг бүр суур шатнаас нь илүү гүн зэрэг судлаасай гэж бодож байна. Миний бодлоор болохоор метод хэл энэ мэрэгчлэр яг төгссний бол давуу тал нь бол маш их байдаг. Ягаад гэвэл статистикч гэдэг хүн одоо ерөн үед мундаг мэрэгжил болж байгаа. Ягаад гэхээр статистик чи юм болгон дээр статистикийг харж байгаа тооцоол хийдэг ирээдүг тооцоол нь урьдчилж хардаг мэрэгжил учраас айгуу гоё мэрэгжил. Тэр ч утгаараа ерөн бол дахиад давхар хилтэй төгсөн гэдэг бол чиний хувьд маш том боломж гэж харж байна. Ягаад гэвэл цаашаа үргэлжлүүлээд сурахад ч гэсэн хэцтэй дахиад сурч болно. Дээрээс нь мэдээж хэлний чин чадвар диплом бичиж төгсөж байгаа учраас хэл мэд чин чадвар нэлээд өндөр. Хэрвээ мэрэгчлэрээ явахгүй ч гэсэн өөр чиглэлээр явхад хэл чин бол зайлшгүй ингээд чамайг авч явах айгуу гоё илэрхийлэмж болж байгаа юм л та. Энэ мэрэгжлийн давуу тал айгуу гоё гэж хэлмээр байна. Энэ хүн мэрэгжлийг сонгож авах гэж байгаа хүүхдүүдэд зөвлөгөө гэвэл эхнээсээ сонирхож эхлээрээ. Эхнээсээ бүр энэ мэрэгжилтэд дорлох хэрэгтэй. Дорлж ич энэ мэрэгжлийг өөр бишүүлж чадна. Тийм болохоор анханасаа дорлаарай л гэж хэлмээр байна. За тэр олон зорилготой байгаа тийм ээ. Мэдээж энэ мэрэгчлэр ингээд дипломоо сайхан хамгаалсан дээр нь хэлнийхээ цараг улам хэлэн нэтэргээд олон сайхан багтаж ядсан зорилгууд байгаа байх. Дахин суралцах бодолтой байгаа. Ерөн бол 2022 он 23 онд хэрвээ одоо хэлнийхэн тодорхойгүй байгаа. Гэхдээ хэл нийчих бол ерөн бол дахиад өөрчлөлт суралцмаар байгаа. Ягаад гэхээр залуунаас нэрээ сурахгүй бол тэр чинь тэгэл ерөн бол амьдралын утга учир нь юу юм бэ те. Тийм болохоор дахин цаашаагаа суралцах хүсэлтэй байгаа. Суралцахтаа дахиад энэ сургуультай магистраараа хамгаалах бодолтой байгаа. Тэгээд одооноос эхлэж дипломын хааж байгаа бэлдэж эхэлж байгаа. Гэрийнх нь бол одоо энэ тал дээр сэтгэл ханамжтай гिचнээ сайхан байгаа бол тийм ээ. Гэрийнх нь маань ерөн бол намайг ингээд итгэлгээ сурна гэхэд бүр бүгэн баяр болж исэн. Аав ээжээсээ ингээд итгэлгээ сурахаар болчлоо гингүүд манай ээж үнэнхээр их баярлж исэн. Цаашаа ч гэсэн дахиад магистраараа сурахтаа бас итгэлгээ сурна. Аав ээж минь үнэнхээр их баярлах байх гэж бодож байна. Одоохондоо бол аав ээжтэй арай хилдэж амжааг байгаа. Итгэлгээ авчаад хэлнэ гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр чинь нэг даваагаад авчаад аав ээжтэй хэлбэл айгуу гоё. Улаанбаатар оюут нь орон нутгаас ирсэн. Би орон нутгаас ирсэн. За айлаа. Увс аймгаас ирсэн. Увс аймгийн тэргүүний цогцлбор 2 дугаар сургуулийн сурагч байгаа. Хол нутгаас ирж суралцж байгаа юм биш үү? Оюутны байранд амьдардаг. Үгүй. Одоохондоо болохоор байр төрөөсөж амьдардаг. Ер нь бол энэ амьдралд бие даах хичээл сургуультай тийм ээ. Мэргэжлийнхээ хүрээнд сайхан олд амжилтыг өөртөө зогслохоос гадна маргаашийн ээж болно, эзэгтэй болно гэдэг үүднээс амьдралд бол гайгүй бэлтгэж байдаг баха. Энэ хөдөө орон нутгаас ирж суралцж байгаа оюутнууд бол тэр тусмаа ингээ байр төрөөслээд бие дааж амьдрах бол хүнийг амьдралд илүү бэлтгэдэг гэж ойлгоод байдаг. За тэгээд ерөн бодол ээж аваасаа хараад биш ингээд ганцаараа бие даагаад амьдраад эхлэхээр амьдрал орон дээр чинь ирнэ. Тийм болохоор бүх зүйлийг өөрөө яг зөв авч явах хэрэгтэй цаг
судалгаа яаж төлөвлөх үү гэдгээс эхлүүлээд санхүүгээ яаж төлөвлөх үү гэдгээс эхлүүлээд айгүй их зүйл нуруунд ирээд айгүй их зүйл сурдаг. Цаашдын амьдралд сад бэрхшээл гарсан ч гэсэн нэг ямар цугарч унахгүйгээр цаашаа өөрчлөлтөд таваа гарах байх гэж юм боддог. За, амжилтын түүх нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт шинжилгээ ухааны технологийн их сургуулийн хэрэглээний шинжилгээ ухааны сургуулийн статистик 2/2 хөтөлбөрийн 4-р курсын оюутан анх төрийн урт насан оролцлоо.